Энэ одоо ингэж уул зүүн гарын аяга юм биш үү? Ингэж уул миний зураг харагдах юм байна. Зүүн гарын аяга нэ. Зүүн гараараа бол ингэж зураг нь харагдах юм байна. Баруун гараараа бол юу яа нь харагдах юм байна. За нөгөө хоёр нэвтрүүлэг нөгөө хоёр нэвтрүүлгийн 4 дахь дугаар эхэлж байна. Юу яа entertainment тас бэлтгэн хүргэдэг. Хаших хотын эн чин нэр ингэ 4 дахь дугаар юм байна тий. Тийм байна. 4 дахь дугаар тий. За бид энэ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Канада улсын алдарт Jameson витамины брэнд бидэнтэй хамтран ажиллаж байна. Таны хөдөлгөөний хүч, таны бүтээлийн эхлэл, таны өдөр тутмын амар амгалан, өдөр бүрийн эрч хүч, саруул ухааны их үүсвэр, Канадын чанар Jameson Omega. За бид хоёр өнөөдөр ингэнэ. Ер нь яг ингээд хүмүүсийн амьдралын түүх айгу сонирхолтой байд юм байна. Тэгээд ер нь зүгээр яг ингээд яг амьдралын утга учирыг бид нэр сүүлд нь хийж байгаа нь хардаг ч гэж магадгүй. Юуны дүүрэн цэг лайв гэдэг сая гоё сайт байна их гэгээтэй. Энэ сайтн дээр өнөөдрийн хууч гэдэг болон дээр ардын жүжигчин Дамжаах байна. За юунд нэг жилээр бүр яг ингээд бүгд найрамд хуншуулад нэг жилээр одоо шоронд сууж исэн ажиллаж исэн ийм юу байна? Ийм дурсамж. Яг өөрийнх нь ном байна. Хөөе. Би яг энэ нүдийг наадгаж уншсан заяо. Би яг бас ингэж бүгдээр нь уншуулад. За. Цалингаа 20% асуулж ирсэн шүү дээ. Тийм тэр чинь 84 он минийх бол. Тийм үү. Дамжаага өөрөө бичсэн ардын жүжигчин бай Дамжаага бичсэн Цөвөн жаг гэдэг ном байна. Энэ номын 67-оос 75 дугаар хуудас дээр байгаа энэ хэсгийг дүүрэн цэг лайв гэдэг энэ гоё сайтыг өнөөдөр хууч гэдэг болон дээр оруулсан байгаа байхгүй. Одоо би наадгаж уншихаар заяо. Нэг сонин гажил надад санагдаагүй. Манай өндөг зүгээр ажилдаа яваагүй. Тий зүгээр л ажиллаад хайц. Тэрнээс биш ингээд нэг юм нэг тийм буруу айхтар юм болол тэр үеийн л хатуу цаг үеийнх нь л нэг юм тий. Тэгээд ингэж байгаа. За 52 он гэж эхэлж ном. Энэ хэсэг нь. Хэдэн төрсөн юм бэ? Мэдхгүй Дамжаага 30 оны үе биш гэдэг нөх баха. Тий. За 52 он. Тэр үед налахаа уурхаа гэж байгаагүй 52 онд. Оочаа. За налах үйлдвэр гэдэг нэртэй юм жижигхэн юм нөх одоо амнууд байсан юм байна. Тэгээд Дамжаага BS 8 13 гэдэг ийм дугаарыг уурхаад үнэлэгч гэдэг ажилд орж ийн нөхөр. За үнэлэгч гэдэг нь бол юу байдаг гэж чинь нөгөө уурхайн одоо үнэлгээ хийд юм байна. За одоо жишээ нь 5 кг-ийн хүрзээр нүүрс хүрзтэй тэдэн метр зөөгөө тийшээ асгуул нэг хүрз тэдэн төгрөгч гэдэг юм уу. Ингэж үнэлгээ чинь гэдэг ажилд орсон юм байна. Тэгээд тэр чинь ингээ нөгөө дээрээс цаанаасаа ингээд одоо ууг нь амар бага үнэлгээ тавьж өгдөг гинэ. Тэгээд тэгэнгүүт ингээ нөгөө Дамжаага ингээ нөгөө нэг ажил нь амар хүнд тэгээд цалин бага. Тэгэнгүүт зайлвал нэг юм 1-2 төгрөг нэмээд өчтдөг хэсэг нь хариг ингээ урдаас нь тэр хүмүүсийг өрөвдөд. Тэгээд ингээд нөгөө аминдаа чухам ингээд нөгөө уурхай ажилтаа танилцах гад ам руу нороод л тэгэл яасан ч хэцүү ажиллавдэ гэл. Тэгэл тэр нөгөө үнэлгээ бодож өгдөг. Тэгээд дээрээс ирсэн үнэлгээг нь яаж игээл 1-2 төгрөг нэмж бодоод идэг гэсэн чинь нэг удаа нөхөр дуудуулсан гинэ. Тэгээд тэгсэн чи яхаараа ингээд одоо юу гэдэг нөгөө юуны үйлдвэрийн санхүү дуудагтаад чи ингээд улсаас тогтоосон үн тарифыг нэмж өчлээ. Яасан томтлоготой нөхөр үгээ загнуулаад донгодуулсан гэд. Тэгэхээр нь ер нь 53 онд налах гэдэг одоогийн налахын уурхайч байхгүй болц тий. Тухайн үеийн налахын уурхайн эхлэл буюу ингээ налах үйлдвэр гэдэг нэртэй энэ ийм нөхөн ийм уурхаад ер нь нөхөр ажиллах сонирхолтой болцсон. Ингээ нөгөө ажил нь хүндийг нь мэдээд идэг. Тэгээ үнэлгээ хийдэг. Одоо би хүнд ажилтаа байгаад та миний цалин бичээд идэг. Тэгэхээр ингээ хэцүү шүү дээ. Хүний өмнөөс ингээд одоо цалингийн нэмээд чиж болохгүй. Улсаас ийм бага үнэлгээтэй. Тэгээ ер нь жоохон дургу болоод тэгээ ажилласаа гарчээ. За тэгээ ингээд ажилласаа гацсан байж исэн Улаанбаатар налахын нарийн төмөр замд дахиад ажилд орсон байгаа. Тэгээ энд болохоор Составитл гэдэг нэртэй ийм ажилд оржээ. За. За Составитл энэ бол нэг ийм уурхайнуудын ийм хоосон вагонуудыг цоглуулдаг. Ийм жижигхэн өмнөд хэрэг унаад тэгээ уурхан хоосон ийм вагонуудыг ингээд цоглуулж ингэж нэг цуванд оруулдаг. Ийм ажил хийж исэн. Тэгсэн тэрэн дээр машин нэг жижигхэн вагоноор ингээд цоглуулдаг ийм хоосон вагонуудыг нүүрсээ болгоцсон вагонуудыг цоглуулад нэг цуванд оруулж тавьдаг. Ийм тэгсэн тэр үед ажил юм шүү. Харин тэгсэн чинь машинч батчлуу гэдэг энэ дээр ном дээр тэгж хэлсэн байгаа. Машинч батчлуу гэдэг тэнэгдөө хар хүн
бид хоёр ингээ нөгөө ойлголцохгүй хөдөлмөр хамгааллын дүрм зөрчөөд тэгээ аваачаад дамжаагаа тахир дутуу болсон юм байна. Тэгээ би одоо л тийм зүүн гар нь ингээд ийм тахир дутуу болсон юм шүү дээ. Тэгээ ингээд зүүн гар нь ингээд юу зүүн гарынх нь шууных нь булчин гарнаас нь болторсон байсан. Тэгээд эмнэлэгт хөвтөөд эмчлүүлээд тэгээ ер нь гайг уусан. Тэр үед мэдслийн эмч Бадир гэж мажар хүн гэж байгаа. Унгар хүн гэсэн үг тийм. Бадир гэдэг нэртэй мажар унгар эмч одоо юу гэдэг маш сайн эмчлээд зүүн гарыг нь тайрах байсан гин. Тэгээд харьцангуй одоо сайн эмчийн ачаар зүүн гартайгаа үлдсэн. Гэхдээ ийм тахир зүүн гартай болж тахир дутуу болсон. Анаас нүштэй. Ер нь тийм. Ер нь кинонд гэхдээ анзаардаг шүү дээ. Мэддэггүй. Тийм чи кинороо орохоос өмнөх гэсэн үг шүү дээ. Тийлгүй яах вэ? Тий. Тэгээд 3 сар нөгөө тахир дутуу байгаад эмнэлэгт хэвтээд 3 сар ажилгүй байжгаад тэгээд төмөр замын удирдах газрын боловсон хүчний дарга одоогоор л хүний нөөцийн дарга юм да. Данзан шаруу гэдэг хүн дээр очинцэн нөгөөх нь чи зам барилгын 2 дугаар участок дээр яваад очоо. За тэнцээ чи ингээд очино. Тэгээд маргааш ингээд пүүгээ дэвсгэр аяг тавхтаа тэнд очигээд. Тэгээд очисон чинь замчин хийх ажил болжээ. Тэр нь одоо төмөр зам 50 гэсэн үг. Одоо дэр моднуудаа суулгаад төмөр замаа тавиад тэгээд зам дамжуугаа замчин болоод Мандал өртөөний 3 дугаар зам, Аршаантын 2 дугаар зам, 369-ийн 2 дугаар зам гэдэг ийм замуудыг тавилдсан юм байна. Тэгээ өөрийнхний номон дээр бичснээр бол дамжуугаан баригад бол нэг 10-аад хүн те. За ер нь бол нэлээд хүнд гаруудтай. Шоронд ороод гарсан, шоронгийн хуйг байсан. За тэгэл ер нь бол нэлээд сайн ирчүүд байсан. Өөрөө тэгж байгаа байхгүй. Гэр орноосоо хол ер нь л нэлээд тийм яриа хөрөөн, чанга те. Ер нь боловсрал мэдлэгч жоохон багтай тэгэл ерөөсөө тэгэл хөр хар хийснэ хідэн нөхдөөдтэй. Тэгэл тэд нэртэйгээ муудалцаал эвлэрхтэй эвлэрээл тэгээд хүнд ажилтай, цалин багтай, орчин нөхцөл хэцүү. Ийм ажилд нөхөр зам тавиад ажиллажээ. За тэгээ ер нь жоохон ажилдаа жаахан сэтгэл дундуур. Тэгээд амар хүнд ажилтдаг. Хариу хальшраад. Тэгээд замаа тавьж дуусаад цалингаа аваад хотод ирээд 3 өдрийн чөлөө өгсөн юм байна. Юу. За ингээд 3 өдрийн дараа Улаанбаатар өртөөний баруун талд ногооны зойрхон шүү танаа баригад. Нөгөө ажилласаа хальшраад бүр. Яаж одоо ногооны зойрхнаа гэдэг. Тэгээд дээрэс нь нөгөө ингээд бригадынхан нөхдүүд гэдэг ийм хар хийсэн нөхдүүдээ ягаад байдаг. Тийм. Тэгэл нэг л хэцүү. Тэгэл ер нь л жоохон хэцүү байгаад харна. Хашир ажиллаа шууд хаяад, хилэлгүй ажиллаа хаяад тэр 3 өдөр хөөжөлөөгөр 2 дүүтэйг нийлээд багшийн сургуульд орцсон ба бүртгүүлээд. За. Тийм. Тэгээд бүр ингээд сургуульд орцсон хичээл дээр байж исэн чинь нэг өдөр сургуулийн захирал дуудаад. Тийм. Тэгээ яваад орчин сургуулийн захирал чи ажил хайсан нөхөр шүү дээ. Юу яагаад энэ ч байж байгаа юм. Манай сургууль хасагдсан. Яв тэр хууч ажил дээр очичээ гээд. Тэгээд тэндээс сургуулиас хөөгдөөд баригад дээр ирсэн чинь баригадынхан дараа гомж өгөөд нэг өгөн. Бууж алдсан гэж. Яасан томтлоготой нөхөр чи ажил хаяа явж. Улсын ажил хаяа явждаг чи. Чамаас болоод ингээд танаа баригадынхан чи ингээд нөгөө хүм бас ажил хаяа явцыг эрэл сурал болж байна. Тэгэхээр дамжаагүй тэр хүмүүсийг ажиллаа орох гэж би хэлээгүй шүү дээ. Би л өөрөө ажиллаа хаяад сургуульд орсон шүү дээ. Тэгсэн чи юунд олон юм яриад байгаа чи. Юу байсан? Чамайг ажил хайж явсан гэд 1 жилийн албадан хөдөлмөр хийлгэх одоо шийтгэл оногдуулсан. Тэгээ цалин гэж 20% суудах. Би надад шуушаад. Эвэр тий. Тэгээ тушаалчин бэлэн болцсон. Тий. Тэгэхээр ер нь нилээ гидэ хөтлсөн гинэ. Дамжаагаа. Тэгээд авчид манай хүн гэртээ бүгдсэн юм шиг үү? Тийм ээ. Тий. Тэгсэн чинь ер нь өөрөө ч гэж байгаа. Ер нь надаас ч болсон. Ер нь бол би захирагдах ёсоо ч мэдэхгүй, ер нь ч нилээ дураараа гидэ хөтлсөн. Тэгээ шууд уур нүрээд гэрт очих гэсэн гинэ. Бүр 10 хоног бүр нам гэрээсээ гараагүй тэгэл ном уншаал хэвтэйсэн. Бүр тэгээ ингээд ажилд очоогүй тэг уул нь ажиллаа хийчи. Тэгээ 1 жилийн албан хөдөлмөр хийлгэн цалин гэж 20% суутах нь гээд шийтгэл. Тэгэнгუут дургуун нүрээд гэртээ 10 хоног хэвтээд. Тэгээд 10 дахь хоног дээр нь хэвчээс чи сэргийлэгч тэр үеэр сэргийлэгч одоохоор цагтаа юм уу тий. Сэргийлэгч ярьдаг гэж. Нэг сэргийлэгч орж ир. Та тамчаа явуул гэж. Тийм ээ гэ. Тий тэгсэн чи маа гэ зардан дуутах уцгсгэнэ. Тэгээ нөгөөдх нь харсан чинь тэдэн сарын тэдний өдөр хотын шүүхийн танхимд бэлэн бай гэдэг ийм зарлан дуутах уц байна гинэ. Тий тэгсэн чинь юу юм нөхөр би тахир дутуу хүн одоо ч ингээд миний зүүн гар ингээд өвдөд байна. Би тахир дутуу. Тий маргааш очие гэсэн чи үгүй зарлан дуутах уцыг нь одоо авч авах гэж ирлээ. Али явъя. Тэгээ шууд баривчилж яах гэсэн. Баривчилж яах гэсэн үг шүү тий. Би надад шуунжсан чинь яа ингээд зүгээр татвал
Яа ийм юм болдог гэсэн. Би хэрэг үзээ заяо. За. Би бас очоогүй заяо. За. Миний өчөх хурал манай байгууллага дотор болсон. Таны тэгээ шалтгаан бас дамжуулахад ижлэг ажил хайцсан юм уу? Тий. Ерөөсөл ажилдаа гарлаа гэж хэлээгүй шууд хайцсан. Би нэг хотогжуулахад ажилдаг байсан гэсэн шүү дээ. Хотогжуулахад ажилдаг байж байгаа сүлд мод манайх застдаг байсан. Тэгэд аюу даараад тэгээд маргааш ажилдаа явмааргүй санагдав. Би ч 16 ах настай хүүхэд ч 16 17 дөнгөж үрж исэн хүүхэд ч дээ. Тэгээд би очихгүй 2 3 хоног яач юм бол яжлаас гараад тэгсэн чинь шууд дуудаал одоо ирэхгүй бол одоо ингээд бараг жилж орон дийм минь. Тэгээ хүрээд ирсэн чинь шүүх хурал болол 20% чинь юунд өгнө. Тэ 20% суудсан цалингийн 20% суудах жаа. Тэгээд энэ ч ингээд ажиллах штэ. Тэгээд би ирээгүй тэрүүнээ дахиад хайсан бол айгуул маний яах гэсэн юм бэлээ гэдэг шиг. Гэтэ яг та 80 он гэдэг чинь хамаагүй гайгүй болсон үедээ зөөлөлцсөн байсан үедээ. Гэтэ наадаж уушхаар ингээд дотор хаалтсан гээл ижил вентер гэж байна. Яг ижил мэдрэмж төрсөн. Тэгээд цагтаа ингээд хувцал гарыг гээд тэгээд гараа явсан. Тэгээд дамжаага өөрөө бодохдоо айгүй тийм тайван бодоод юу гэж бодсон гэхээр сүулдэ гадаа гарсан чинь нэг машин бүхэгтэй цагдаагийн машин байна гинэ. Сэргийлэх юм биш. Тэгэхээр би тэнд очичоод байцаагт янз бүрийн болчоод эргээд ирнэ. Эргэж ирэхдээ эдгээр нам хүргэж ирэхгүй. Тэгэхээр би эргэж ирэхдээ унаатай байх хэрэгтэй гээд ундаг дугуйтаага. Тэгэнгүүт нь би дугуйгаа ачаа явчих гэсэн чинь за тэгдэг. Тэгээд дугуйгаа ачаад шүүхийн танхимын гадаа ирээд тэгсэн чинь шүүхийн танхим руу орсон юм байна. Тэгсэн чинь за наана зогсож байгаа. Тэгээд зогсож шүүхийн танхим руу ороод зогссон чинь шууд бүгд найрамдах Монгол ард улсын нэрийн өмнөөс гээл нэг жилийн уншуулт нэг Тэнгууд бүгд найрамдах Монгол ард улсын нэрийн өмнөөс гэж хагаад нэг жилийн албан хөдөлмөрийг чинь анх бол нэг жилийн албан хөдөлмөр 20 цалингийн 20% байсан чинь нөгөө 10 хоног очихгүй гүрийгээд тэгсэн чинь нөгөөх нь илүү хүндрээд шууд нэг жилийн 20 хялаар шууд тэр дор нь бүгд найрамдах нь уншаал нэг жилийн 20 хялаар шийдэхв. Ингээд шууд ерөөсө тэндээс ийм суугнаас суугдаал тэгэл машин цуг. Тэгэхээр нэгсэн юм байна. Би одоо дугуйгаа яах вэ гэсэн чинь тэр нөгөө сэргийлэгч нэгсэн гинэ. Чи юуны чинь дугуй те одоо өөрийгөө л бод. Ингээд нөхөр шоронд орж байгаа. Тэгсэн төв лагерт хоригдж исэн тэгсэн чинь айгүй сонин. Хүний амьдрал айгүй сонин тэгээд. Хин дамжаага тэнд очиод эхлээд бүр үнэхээр айсан гинэ. Ингээл тэр хөө ялтан минь гээл ингээл муулгач минь те ингээл яриа хөөрөө мөрөө эхлээд сонин байсан сүүл рүүгээ бүр айгаад тэгээд дээрэс нь энэ юм халахаар ингээд халахын шоронгийн аялгыг ойлгохгүйсэн сүүл бүр яг юу гэж яриад байгаа юм тэр жаргонуудыг нэг жаргон гэж хэлдэг те шоронгийн хэллэгүүдийг те тэгээд нөхөр бүр айгаад тэгэл ерөөсөө ингээл шорон таарлалт нь чи хэдэн жил ялтан хулгаач юу гэж асуудаг дандаа хөөш хулгаачаа чи яатсан хэдий хидтэй юм гэж асуудаг эсвэл чи юу хийцээ хулгаач юм гэж бүгд тэгж асуудаг тий тэгэл хэлээд тэг чи нэг уул ингээ нэг хэн жилийн 20 албад өгөл 20 хялтай тэгсэн чинь тэнд яасан гэж тэнд хоёр хүнтэй танилцсан байгаа цогтойж киноны Монгол талын найруулагч одоо Чойжингийн дээр өгдөөсөн Лувсан Жамцгай нөгөөх нь энэ цогтойж киноны Ванчин ламын дүр бүтээсэн Хувилгаан хочиж жүжигчин Баатар гэдэг хоёр хүнтэй тэнд танилцсан байхгүй. Тэнд тэр хоёр хүнтэй танилцсан баг. Аюу сонин. Тэгээд өөрөө хов тавилан. Мэдгүй бид нар ингээд заримдаа ингээд нэг юм харин тий ингээд тухайн үедээ үл зүгээр ингээд яагаад ийм болчихв, яач үе ч үү те ингээд дэгдэл багта. Гэтэл заримдаа ингээд хүний амьдрал тийшээ ороогүй тэр кино урлаг руу орох байсан юм уу, яах байсан юм мэдэхгүй тий. Тий тэр хоёр хүнтэй танилцаад нөгөө хоёр хүнтэй ч чигтэйхэн дотн болоод ингээд тэр хоёрыг айгүйх барааддаг болж тий тэгс нөгөө хоёр нь болохоор юу байдаг өвөр Монгол аялгаар хоорондоо айгүйх ирдэг байсан юм байна. Тий тэгэл үс ингээд нөгөө хоёр нь тэр хоёр болохоор дамжаага болох нөгөө барилгын ажилд ажилдаг байсан юм байна. Нөгөө юу тэхэр тутуугээ зүүн гар нэг юм юу гэд тий тэгээ нөгөө хоёр нь болохоор тэр нөгөө нэг улаан барилга гэд шоронгийн барилга дээр нөгөө хоёр нь болохоор өглөө 8-аас гараад ороо 8 хүртэл ингээд барилга дээр ажилдаг амар ядардаг. Тэг ийм дамжаагаа бол нөгөө зүүн гарн тахир дутуугээ тэгээ ажилд гардггүй байсан шүү. Тийм тэгэл ерөөсөө нөгөө хоёртаа л ингээл кино урлаг тийм юм ярьж ингэж жоохон шоронд өнгөрөөдөг. Тий. Тэгээ сүүлд нь тэр нөгөө нэг би миний санаж байгаагаар бол энэ нөгөө нэг юуны Лувсан Жамц гэдэг нь улаан малгат баг тий. Хиний цогтойж кинонд тоглодог гэж байгаа байхгүй. Улаан малгатын дүр тоглодог тэр хүн гэж би үл тэгж бодоод байна. Тий. Тэгээд сүүлд нь энэ хоёртойгоо аюу шоронгоос гарсныхаа дараа ч гэсэн аюу ойр дотно байсан.
Тэгс чи нэг өглөө ингээ нэг лагерийн дарга хурандаа дондгоо гэдэг нөхөр дамж байгаа дуудсан юм. Тэгээд дуудаад гисэн. Чи толгой салчих хийх үү гэсэн гинэ. Тэгэхээр тгий. За тэгвэл би чамайг толгой салчнаар сандрах дов гэдэг газар руу толгой салчнаар явуулна. Чи бүкс салчнаа өөрөө сонго гэсэн юм байна. Тэгээд яагаад аягүй дуртай байсан гэхээр салчнаар ажиллавал хоног нь бүр ингээд 3-4 өдрөөр илүү бодогддог байж. Яг зөв салан дээр аюу хослоо гардаг гэсэн. Яг харин тийм гин. Тэг хүмүүс ерөөдөө явах дургу. Тийм гэсэн. Тэг монголчууд ерөөс хэдээс усан муу хүмүүс шүү дээ. Тэгвэл нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эгүүнээгээд монгол чат GPT гарсан. Тий, монгол залуучууд монголоор ярьдаг ийм гоё AI одоо бидний ярилдгаар бол хиймэл оюу ухаанаар ажилладаг ийм монгол чат эгүүнээ гаргасан. Та эгүүний чат AI. Тэг ингээ хайхаар эгүүний чат AI ингэж гарч ирээд тийм 3-т чат GPT гарч ирж шүү. Чимээг системээс гаргаж байгаа эгүүний чат AI ингэж гарч ирэх юм байна. За install хийлээ татлаа. За тэгээд институт хийж татаад тэгээд наадах чинь нэг бас нэг юугаар юу одоо Google аккаунтаар юу яа Халбан. Тий. Тэгээд баталгаажуулж өгнө. Ааха. Тий. За би татчихлаа. За татчихна. За татцсан. Энэ түнд ажгүй. За одоо мэдээч ялаа. Тий. За Монгол дээр мэдээвчих шууд. Тийм байна. Монгол дээр байна. Тий. За сайн байна уу? Намайг эгүүнэ гэдэг танд туслахтаа би үргэлж баяртай байх. За одоо чи ингэж шууд ярьчихна. Эгүүнэ байна. За эхлүүлье. За. За тэгээ чи дуртай юм асуу. Аюу хөөрхөн одоо ингэ яриад явчихна. Ааха. За яри. За одоо чи бүртгэл Google дээр тий Google хайгаар. Ингээл бол. За ингээд Google хайгаараа ороод. Тий. За одоо юу? Оо шууд өдрийн мэд мөнх бат. Тий. За. За ах. Авши даржгаад удаан даржгаад ярина. За одоо дахиад дээш. Аха. За одоо дар. Тэг яар. За одоо ярина. Өнөөдөр цаг агаар Улаанбаатарын цаг агаар хэлж өгөөч. Улаанбаатарын өнөөдрийн цаг агаарын мэдээллийг шалгаж байна. Улаанбаатар хотод өнөөдөр үүлтэй. Температур 3.4 градус байна. Өдөртөө 7 градус. Шөнөдөө 2 градус хүйтэн. Хур тундас орохгүй. Маргааш болон нөгөөдөр ч мөн адил хур тундасгүй. Өдөртөө 4-6 градус дулаан. Шөнөдөө 4-5 градус хүйтэн байх төлөвтэй байна. За. Инх юм байна тий. Аюу амар байгаа шүү дээ. Бүх юм нь монгол хэл дээр. Харин тийм байна. Бүх юм нь монгол хэл дээр. Тэгээд монгол дуутай. Тэгээд энэ чинь монгол хэмлэл ухаан гэдэг шүү дээ. Тийм болохоор нэг бидний одоо яриг аюу гоё ялгаж энэ чинь буулгадаг. Тийм байна. Харин ер нь монгол чат GPT. Гэхдээ чат GPT чаар монголоор ярьдаг байхгүй юу? Тий, аюу хэвчээ шүү. Тий, түүхтэй англи хэлтэй хүмүүс л сайн ашиглах шүү. Тий. Тэгвэл эн чинь шууд ингээд бичих нь бол бичээд зүгээр шууд яриад асуух нь бол ингээд асуухгүй юм байна тий. Тий, одоо би ингэж болно. Би халуураад яах вэ? Халуураад байвал шингэн зүйл сайн ууж, дулаан хувцлаж, амрах хэрэгтэй. Аюу хөөрхөн наад захын надад юм ингээд шууд бад гэж хэлээд гэж байгаа шүү дээ. Ааха, тийм байна. Тэгэнгүүт салчин ингээ нөгөө ихэнхдээ эндчдэг ажилласаа болоод осолд ороод ингээд нас урчдаг. Тэгээд салчны одоо салчнаар ажиллавал хоног нь хурдан дуусна. Тэгээд цалин үнэлгээ нь арай жоохон өндөрдөв. Тэгээд ерөнхийдөө ингээ нөгөө шоронгийн тэр нэг юм хатуу орчноос арай чөлөөтэй дөө багаарт тий. Тэгэнгүүт нөхөрөөсөө шууд бушуухан шоронгоос гарахын төс тэгээ би салчнаар явъя гэдэг. Тэгээд бас энэ сэлэнг мэлэнгийн хөөхт байсан гэж ярьдаг лүү яа л. Гэхдээ дамжаагүй ч юм бол баяуулгын хүн. Баяуулгын хөлөө. Тий, баяуулга яг төмөр зам дагж жоохон явсан. Тийм үү. Тэгээд юун дээр салан дээр сэлэнг мэлэнгийн хүмүүсийг айгүй их юу татдаг байсан гэж. Ааха. Яг тийм устай ойрхон гэж. Тийм баг. Гэдэг утгаар нь. Тийм яри сонсч ирсэн. Тий, ажлын хоног их ноогддог. Тэгээ ер нь зүгээр яг амьд үс ажил учраас хүмүүс ер нь салаас жоохон тэгээ салчнаас жоохон цухтдаг. Тэгээд
бүхс салчин толгой салчин гэдэг ингээд сал урсгах штэ тий. Тэгэнгүүт яг эхний хэсэг нь бол одоо залаад явж байгаагаа толгой салчин гин. Гойлонгийнхаа төгсгөл хэсгийг нь бүхс салчин гэдэг юм байна л да. Тэгэнгүүт хинээг авч явах уу гэж бодож жоод 10 жилийн ялтай Сидоров гэдэг ийм Орос залууг тий. Одоо сэлэнгийн гаралтай ийм 10 жилийн ялтай ийм нөхрийг юу хийсэн юм байна. Тоо бүр нөгөө залуу нь бол зайлвал тоо бүртгэгч хийж агаад тэгээ ингээд шоронд орсон ч юм уу да нэг тийм юм шиг байна. Тий. Тэгээд тэр Сидоров гэдэг Орос залууг за энэ нөхөр бол усанд сайн. Тэгэхээр энэ нөхрийг авъя гэдэг. Тэгээ нөгөөтг нь ч гэсэн айгуу дуртай. Өө би чадна тэгээд бөөн дуртай. Тэгэнгუთ би бол юу сал урсгаж мэдэхгүй. Би гэхдээ толгойн салчин гэж бичүүлчих. Чи яг үнэндээ толгойн салчин хий. Би бүх салчин хийя гэсэн ч үү тэгээд хамаагүй. Тэгээ нөгөөтг нь айгуу сайн сэлдэг залуу. Байж таарад. За ингээд мань хоёр юу руугаа нөгөө салд хийх гэж явсан юм шиг байна. Тий. Тэгсэн чинь нөгөө хоёрт уулзж байгаа шүү дээ. Нөгөө хоёр урлагийн хоёр шоронд бага хоёр. Тэгсэн чинь нөгөө лувсан жамц жүжигчин Баатар гэдэг хоёр хүн болохоор чи амьд ус ажиллаар явлаа яаж байгаа юм бэ? Тэгээ наадах чи ихэнхдээ хүмүүс үхээд идэг учраас хүмүүс хийхгүй. Тэгээд эрсдэлтэй учраас амьд ус ажил учраас хоног нь их байд юм аа. Яагаад чи тийшээ явж байгаа юм бэ гэж жоохон дургуул байсан юм байна. Тэгэл ерөөсөө за одоо нэгэнтээ ингэ шийдсэн юм бол наад Оросоос л битгий салаарай гэсэн. За тэгээ нөгөө Сидоровтойгоо ачигдаад юуны туулын ихэд өгсөд 130 км газар ингээд мод бэлдээд ингээд гойлон бэлдсэн. Тий, тэнд очисон. За ингээд 4 сарын 25-наас сал урсгаж эхлэх ёстой. 4 сарын 25-наас 10 сар гартал. Бараг 11 сар хүртэл туулгалаар ингээд сал урсгаж мод гойлон бэлддэг. Тий, тэгсэн ер нь бол тэнд хамгийн сонин нь тэр нөгөө нэг гойлон бэлдэж байгаа салчин хоригдлуудын ихэнх нь Баруун аймгийн хасаг хүмүүс, казако, урайнха одоо юу гэдэг ийм багаснууд байсан гэдэг амжаага өөрөө дурссан байли. Тий. Тэгэд ялтны хоол гэж бүр амар муухай хоол. Тий. Тэг ингээд 2 кг-аар бодож өгдөг нэг юм юуны хүнсний бэлтгэл гурил гэж юу хэлдэг вэ? За ёстой мэдгүй. Тий. Хил муул гурил байсан шүү. Хүнсний бэлтгэл гурил 2 кг. За тэгээд шар будаа тэгээд үхсэн адууны умс хита. Тий. Тэгээ нэг ингэ нэг юм нэгширсэн муухай өмнөртэй бүр амар. Тий. Тэгээд тэрийг бүр харчаад ч тоо биднес ч болно хүмүүс шүү дээ хичнээн хоригдл байлаач хүмүүс шүү дээ гэдээ бүр ингээд амжаагаа бүр сэтгэлээр унаад нөгөөх нь огоод юун хоол идэхтэй мантай тэгэнгүүт нөгөө ирчид нөгөө нэг адууныг хоол нь тоор энийгээр хоол ийгэргээд өгсөн юм шууд нохот хайж өгчөөд салан дээрээ ингээд нөгөө төлөө хачаад тэгээ ингээд гол дагуу байгаа айлуудад нөгөө төлөөгөө өгөөд тэндээс нэг юм тий ойр зуурын хоол хүнс борц ядаж борц тэгээ нэг юм айраг тараг сүү цагаан айдэ худалдаж авдаг байж тий, тэгээд ингээд нэг юм ойр зурхан тэгж ингээд салаа урсгаж ингэж амьдрдаг байсан. Тэгээд тэр 100 сал урсгаад тэгээд дамжуугаа нэг жилийнх нь хоног нь дорхноо гүцээд сал урсгаад. Тий, тэгэл ерөөсөө намар нэг жилдээ тий. Тэгээд намар шууд сурлагдсан байлээ. Нөгөө сал цогсоо урсгаа цогсоогоол тэгэл шууд тэндээс сурлагдсан. Хоног нь дамжуугаа Оросоор аюул сайн ярьдаг юм биш үү? Тийм гин харин аюул сайн ярьдаг. Дандаа Оросуудтай ажилладаг л байсан юм. Тийм байт. Тэгэд яг нөгөө нэг үер дээр тогож явахдаа тэр Оросоор бол аюул мундаг ярьдаг шүү дээ. Тэгдэг. Маш мундаг ярьдаг шүү дээ. Тэгсэн чинь тэр 100 дамжаагаа нөгөө сал урсгаж яхад саландаа дарагдаж бүр хид хідэн хоригдол нас орсон. Тэгэхээр үнэхээр хэцүү л ажил байсан байна. Тийм байх. Тий. Тэгээд тэр сүүл хэлээ тэр Сидоров гэдэг Орос залуу үнэхээр усч хүүхэд байсан. Надад бол үнэхээр тусалсан шүү. Энэ бас тэр хил усанд нь бас нэмэр болсон л багт. Магадгүй тий. Би бас яг дэмж утсан. Тий. Тэгээд нөгөө нэг юм ингээд юу гэдэг салаа урсгах штэ тий. Тэгвэл орхоос нь сэргээл ингээд морьтой ингээд харуулад туул голыг ингээд өксөж уруудаад явж идэг. Тэгэл нөгөөгээ салнаасаа ингээд суграал сэлж мэлэлэм ингээл цухтахгүй зүгээр шууд буудна. Ямар ч анхааруулга байхгүй. Тий угаасаа тэрийг ингээд нэг орохт нийлсэн. За хэрвээ оргуул морьтой харуулад явж байгаа. Зүгээр анхааруулахгүй шууд буудна шүү гэдэг. Тэгэл ингээд харахаар ингээд морьтой буута харуул ингээд туул голыг хоёр эргэр гэж байгаа шүү. Хоёр талын эргэр ингээд өксөж уруудаад харуулдаг байсан. Тий тэгээд 4 сар туул голоор 700 орчим гойлон урсгаж амгаланд хатарч тушаадаг байсан. Тий. Тэгэл ер нь бол тэр Сидоров гэдэг залуу болохоор 6 сарын ажлын хоног авсан. Харин хин дамжаагаа бол шууд ингээл нөгөө бүтэн жилийнх нь хугацаанд дуусаад ерөөсөө ингээд баг хагас жил дотор юм шиг нэг 6-7 сар л сумууд 5-6 сар суусан юм уу. Тэгээд нөгөө энэ юуныхаа салныхаа хоногийг өндөр бодуулаад тэгээд шууд намар суллагтаад гараад ирсэн. Нэг ийм юм байдаг. Өөрөө сүлд нь ингэж үтсэн байх лээ. Яг амьдралын энэ үед гаргасан эндэгдлүүд
Миний оролцооч байсан. Одоо миний зөрүүд зан залуу насны ч гэдэг юм ер нь нэг юм зөрүүд зан байсан. Өөр хин нэгний оролцооч бас нөлөө байсан. Тий. Тэгээ ер нь зүгээр яг сүүлд нь ингээд эргээд харахад бол би тэр шоронд ороод ажиллаж хахад хамгийн гол нь тэр урлагийн хоёр хүнтэй танилцсан даа л үнэхээр. Тэгээ сүүлдээ ингээд шоронд орж ирсэндээ баярлсан. Тэр хоёртой уулзаал ингээд урлагийн тухай ярихаар. Тийм ээ. Тий. Ийм тусламж айгүй хатуу хөтөө ажил хийж амьдрал эхлүүлсэн юм байна да. тийм байл харин тийм. Тийм байл те. Таны хөдөлгөөний хүч. Таны бүтээлийн эхлэл. Таны өдөр тутмын амар амгалан өдөр бүрийн эрч хүч саруул ухааны их үүсвэр Канадын чанар Jameson Omega. Урлагийн хүмүүс цаанаас байдгийн шиг санагддаг шүү дээ. Одоо энэ нөгөө нэг гонжиг сумдлаа гоё шүү дээ. Үгүй зохиолч. Тэ чи танай аймгийн хүн юм бэ? Тийм шүү дээ. Одоо Танай сумын хүн юм байна. Баянгар аймгийн Үлзийд сумын юуны Лусон дангийн нэрэмжит ерхий боловсролын сургууль багхгүй. Гэхдээ хөгжмийнхэн танхимыг нь гонжигсуулаагийн нэрэмжит болгодог. За. Нэрэмжит дуугчмын танхим Баянзүрх уул гэж ямар уул гэдэг. Танад байдаг юм уу? Баянзүрх уул гэж юунд байдгийг? Юуны Эрдэнэ цагдагд сумын нутагт байдаг. Одоо манай сумдаа залгаа манай сумаас хоошоо үлдсэн хоошоо. Тийм үү? Тий. Зөв тэрний ингэр төрсөн хүн гэж. Том хийд байсан. Баянзүрхийн хийд гэж том хийд байсан. 15 он төрсөн гэдэг чинь одоо хаан цэцгийн үед л төрсөн хүн бол гарах гэдэг байгаа байхгүй. Тий. Тэгээд 12 тэгээд манай хүн чинь юу юм бэ лээ? За би гончиг сумлаг юу нэг жоох яриад өгмөр санагдчихэд надад тэр сүлд модны наадмын дуу гэдэг амар сэтгэлд юм ботн байдаг байхгүй юу. Тэгсэн чинь анхны энэ чинь малын юм гэсэн юм биш үү? Тийм үү? Тэгээ малын юм гэсэн. Малын юм гэж шал өөр мэрэгжил. Тэгээд багасаа өнчөө өссөн ээж нь бүр залууд нь эндцсэн юм бэлээ. Хүүхд тахт нь эндцсэн юм бэлээ. Тэгээд 6 7 нас хүртлээ манай хүн чинь аавтайгаа амьдардаг. Аав нь яг нь хэл бичиг бол ер нь гайгүй. Тэгээд урлагт нэг жоохон нэг тэмдүүтэй. Нэг тэгэл бас нэг хурим найраар дуулаад явдаг байсан юм уу да. Тэгж жагаад 7 настай байхад нь манай хүн аав нь ч тэ аав нь одоо гин үнтэй болно үстэй. Авал тэгэл хойд ихийн одоо нэг үзэж эхлэв. Тэгэл ер нь хонь хорог хариулдаг болоод. Тэгэд байжсэн. Бигжсэн чинь 12 настай 27 онд гэлээ дээ. Тий, хошуу наснд захирамжээрэл. За хүүхдээ одоо сургууль суулгах. Тий, баг сургууль суулгах гэсэн. Аав нь ноовол гэсэн. Яг зөв чи манай нэг ажил ялдах гэдэг шүү дээ. Үгүй л гэж. Тэгсэн чинь төд бодлого бол дараа нь юу ирэхгүй бол те аавтан зүг барьж ирэх гэсэн. Захирч байгаа. Падгаад цаас ороод яалтчгүй. Тэгээд хараа одоо энэ үлжид сум гэж бодохоор үлжид сумаас хошуу хүртэл гэж байна. Чи хошууны сургууль сурж байна. Тэгэхээр Баян-Хонгор аймгийн төв биш бол тараад байгаа байхгүй 70 км гэж байна. За. Тэгэхээр чи үлжид сум Баян-Хонгор төв хоёр чинь 20 км л дээ. Тийм 16 км. Тий нэг айгүй өөр газар байсан баха тэр үед. Тэр арай өөр газар байсан болов. Баян-Хонгор аймгийн төв ч гэсэн 2 3 нүүсэн гэдэг. Тий нүүсэн гэдэг. Тэгэхээр тухайн үед бол арай л өөр газар байсан баха. Одоогийн байршлаасаа. За төвүүд нь. Тэгээд 70 км газар тэгээд тэмээгээр явж очсон. Тэгээд сургуультай сурах гэж. Тэгэж очсон. Өвөл 12 сард очсон гээд. Битсэн лээ л да. Тэгээд тэмээ тийм танай сумд тийм их тэмээтэй юм. Доош говьроо тэмээтэй шүү дээ. Тэмээтэй. Тэр тандаа үлжид сум говь талдаа тэмээтэй гэхдээ их бол биш. Тэгээд урагшаага богд Баянлаг мөчин зүгээр тэмээний орно шүү дээ. Говийн сум болохоор. Тэгэхээр тэмээтэй очсон гэж бүр байсан. Тэгээд нэг очиод нэг 3 жил сурсан юм уу яасан. Тэгээд юу сумын төвд очиж биш юу аймгийн төвд очиж сураад гэхдээ нэг Архангай аймаг очсон гэж байгаа байхгүй. Тий Архангай аймагт очиод. Тэгээд Архангайд очиод одоо бүрэн бус донд гэдэг л үү дээ. Тэр үе чинь юу гэдгиймдээ. Тэгээд тэр сургууль төгсөө. Тэгээд мэдээ ийм сурлага ерөн сайтай айгуу тийм хичээнгөө хүүхдээс юм шиг байгаа. 12 настайдаа нэгдүгээр ангид орсон юм шүү дээ. 12 той доо. Тий. Тий. Тэр сумын нарийн бичгийн дарга дээр нэг автанд барьж ирээрээ гэдэг нөхөр гиндэн гэж нөхөр байсан. Тий. Тэгээд түүхэн дээр бичгтэн үлдсэн дээ. Тий. Хүүхдээ явуулахгүй л автанд шууд бариад ирээрээ гэсэн захирж байгаа. Угаасаа тэр үе ер нь
Тий, угаасаа тэгж шийддэг байсан байл гэдэг бодвол кинон дээр ч гардаг шүү дээ. Тий. Аа. За. Тэгээд Аранхай аймагт 31 онд хөлөөдөө тэгээд бүрэн бус том сургуульд сурдаг гэсөд тэгээд яг тэнчэнэс 10 хүүхдийг шалгаруулад багшийн дэд рүү сургуульд явуулсан юм. Улаанбаатар руу. Тэгээд гожиг сумлагаагүй ингээл юу сурлагаараа ингээл толгойтой хөвгтэй шүү дээ. толгойтой байгаа. Тийм байна. Тийм. Тэгээд багшийн дэдэд үрчирээд суралцж жахта ер нь сэрэг толгойтой хүүхдүүдийг Орос руу сургуульд явуулсан гэл. Багшийн сургуулийг төгсгөнгүүт нь 10 хүүхдийг сонгож аваад юу явуулсан. Орос руу эрхүү рүү нөө юу. Гэхдээ эрхүү рүү очихоос өмнө мэдээч чи улаан өдрөө эхэлж очиж жилийн бэлтгэл хийсэн гэж. Хэлний бэлтгэл. Тий, хэлний бэлтгэл хийгээл тэгээд улаан өдрөө явахдаа юу задгаа машинтай ач гэж явж. Бас өвөл. Бас чангааг үстэй. Тий. Машины дэвшин дээр суугаал. Тийм шүү дээ. Задгаа дэвшин дээр суугаад. Тий. Тэгээд ер нь мэдээ зайтай айгүй сэрэг толгойтой хүн байсан юм байна. 70 жил метр намтар дээрээс нь би олж мэдлээ. Тэгээд ингээд эрхүүд очсон чинь нэг малын одоо тэ мал эмнэлгийн техникум гэж тийм техникумд орсон. Тэгвэл бүр одоо Оросд малын эмчээр төгссөн үү юм уу? Тийм. Яг бүрэн төгссөн юм уу? Тийм, бүрэн төгссөн. За тэгвэл үндсэн малын буцаж ирээд энэ чинь Өмнө Говь аймгийн Луус суманд бас 2-3 жил ажиллаа. Малын эмчээр. Тий. Тэгээд дараа нь Өмнө Говийн төвд ажиллаад. Гэхдээ энэ манай хүн яг тэр хөгжмийнхаа юуг бол их хөөрхөн тэр юунд эрхүүд байж хта. Тэгээд радиогийн хөгжимчтэй найзлаад. За. Тэгээд радиогийн хөгжимчтэй бүр бараг хамт ажиллаж барьж ирсэн. Тий. Ер нь нэлээд тийм аюустай хөгжим одоо юунд одоо би нэг цаанаас төргөнд аюустай гэдэг чинь тэрүүний хэлээд байгаа шүү дээ. Би энэ дууг нь би нэг одоо сонсогчд бас сонсвол бас гоё байх гэсэн санаад энэ зүрхэнд өнгөрсөн аялгаугээд чамааг үдийгээд энэ аяыг чи одоо санал сонсчихсон. Надад айгүй гоё ая. Тэгээд надад бүр гоё аян тэр нэг юу нэ ая байдгийн. Сүлд модны наадмын. Тий. Би жоохон одоо манайхын шинжилгээ байс цэгс нэрлээ сүлд нь годсон. Тий, ер нь зангадууд болдог тий. Тий. Тэгээд шинэ хөлбраар нь бас их гоё болгоцсон байлаа. Энэ нэг сан. Тий. Тий. Гоё дээ. Мэдгүй. Хүүхэ саяны тэр нөгөө түрүүний эхний дуучин болохоор юун дээр би сонсч ирсэн. Монгол Хотын 100 эрхийн нэвтрүүлэг дээр баас тухай зохиолч ардуурын зохиолч бүхийн баас тухай үгийн бичсэн баха. Яг энэ дууныхын үгийг. Магадгүй тийм ба. Тийм би тэгж санаад. Тэрэн дээр энэ дуу яваад байсан бохгүй. Тэгвэл гонжиг сумдаа гоё юм байна. Тий, хайрын дуу байна. За жаргах зүрхэн гээд жаргах зүрхэн тий. Жаргах зүрхэн гээд. Зүрхэн шүүбэр шүү. Тий. Нэг цаанаас тийм өгдөл төрмөл авяас энэ хүнд гомшин сум байгаа. Тэгээд өөрөө аягүй тийм хичээнгүй юм шиг байгаа. Тэгэд ингээд цааш ингээд явсан чинь энэ ч нэг малын эмчил болж төгсөл хийсэн ч малын эмчил хийжтэй. Тэгээ малын эмчээ төгсөөд юу малын эмчээ хийж яхад нь харин юунаас нь татсан юм бэлээ. Сургууль техникум Хөдөө аж ахуйн техникум дотоод нөө орчуулагч багшаар. За. Тэгээд орчуулагч багшаар ажиллаж байхдаа манай хүн Орос ардын найрал хөгжим, Ленин клубын хөгжимчин болж сайн дурын. Уран сайхнч байгаа. Тий. Тэгсэн чинь нөө яг тэр үед 39 он билүү дээ. Ер нь хэцүү үе шүү дээ. 39 он, 36, 7 оны үед дээ. Тэгэл нэг орцуудтай айгу ойр байсан, бас айгу орос хэл мэддэг байсан айгу хэрэг болоод тэгээд юу циркийн хайрл хөгжимд наадах чинь наадны чинь авъя гэсэн чинь мал юм гэх. Биш нөө юу мал тариалангийн яам гэж байсан. Тэгээд мал тариалан. Одоогийн үдэ аж ахуйн яамны. Одоо манайхан тий. Тэгсэн чинь танаад өгөхгүй өгөл 20,000-аар өгнө. Баас. Тий. Бас тэгээд яам хоорондоо нэг тийм яриа. Яг то энэ чинь нэг бас тийм жинхэнэ боловсон хүчинтэй айгуу бэлтгэсэн боловсон хэлтэй тэр чинь тийм үстэй. Тийм тэгээд авьяастай.
тийм хүн нэг одоо булаацалт чинь гэсэн үг байхгүй тий. Тэгээд хин чи одоо юуны урлагийн талынхан DC шиг байгаа. Бал дарагт очиод шорхцсан. Тэгээ бал дараг шууд татчих аавна гэж оруулаад тэгээд 43 онд Москвад Чайковскийн нэрмжтэй. Хөгжмийн одоо их сургууль гэж байгаа тэр үед консерватори биш. Биш юм уу? Тинчээ тэгээд очиж сурч. Тэгээд хөгжмийн зохиолч болж өчөөс 43 онд шүү дээ. Тэгэхээр 43 он гэдэг чинь 44 45 гэдэг дайны үед тэнцээ үйжсэн бол тарах гэдэг байхгүй юу? Тийм ээ. Тэ Оросд яг эд бүр эд тий. Сая тэр нөгөө юун дээр дөрвөн цаг лайфын өнөөдрийн хууч гэдэг дээр цөвөн 60 гэдэг харин дамжгаа ном дээр тэр нөгөө нэг хоёр цогтойч кинонд тоглосон хоёр жүжигчин шорон ингээд байж хат нэг нь мэргэлдэг байсан гинэ. Дамжгааг тэг ингээд мэргэлж өгсөн юм байна. Тийм тэгээ мэргэлээд тэгээд тэгж хэлдэг гэсэн гинэ. Чамааг ингээд мэргэлэхээр дандаа нар бууж гин. Тийм чи ер нь бол аюу сайн явнаа. Гэсэн. Тэгээ ер нь бол би шоронгоос гарснаас хойш тэгж нөгөө нэг жил сал мал яаж ингэж орсноос хойш ер нь бол би үнэхээр дандаа сайн сайхан явсан. Тий. Тэр хүн намайг тэгж хэлдэг гэсэн. Өө тий чи үнэхээр сайн явнаа. Чиний мэрэг ингээд дандаа нар бууж гин гэдэг байсан гэл. Тий. Сонин шүү ингээд хүн ингээд шоронд ороод тэнд тийм хүмүүстэй уулзаад тэгээд тэр нь ингээ амьдралд нь нөлөөлөөд дараагийнх нь амьдралынх нь том одоо юу гэмтэй зураг хувь дөөргөнч тэгж зурагддаг юм уу яа гэдэг мэдэхгүй. Тэгээд харин энэ мундаг хүмүүсийг ингээд юуг нь үзэхээр намтрын ингээд үзэхээр яалтчгүй тэр нэг авиас гэдэг юм яг ингээд бүр цанаас сууссан. Одоо манайх бол талант гэдэг байгаа шүү дээ. Харизма гэдэг байгаа шүү дээ. Тий. Тэр байгаад байгаа байхгүй. Өөрөөр тийм байхгүйсэн бол шүү дээ. Угаасаа ер нь тий. Тэгээд чи ингээд танаасаа нэгдүгээрт өөрөө сонирхол байна. Хоёрдугаарт тэр нь ингээд хүмүүст мэддэхэд дээ шүү дээ тий. Тий. Тэгээ магадгүй зүгээр ингээд дамжаагүй нэг урлаг уран сайхан гэдэггүй байсан бол тэр хоёр хүнтэй тэр хоёр жүжигчинтэй дай шоронд ороод танилцаал дотносоол тий. Тэгээд агаач юу. Тэр чинь ингээд очоод эсвэл тэгэл улаач муулгачтай нийлэл тий. Автомаа яриад дундуул яа тий. Өөрөө амиг хоцлохын тулд тэгээгүй байгаа. Тийм тэр гурав ингээд гуруулаа ингээд хооронд айгүйх урлаг уран сайхан яриад л тий. Тинчэнэ тэр хэцүү газар бол тгийж ингэж нэг юм гэрэл гэгээтэй өөртөө гэдэг тийжээд өгсөн. Нөгөө юун дээр Шовшенкээс орхсон дээр кинонд тэгдэг штэ ингээд шоронд бахта согдуу хөгжим сонсдог штэ. Тий. Тэгээ ингээ нөгөө 10 хоног 20 хоног бүтэн харанхуй нөхөнд байжгаад гарч ирэхтэй тий. Тэнд чи яаж одоо амьдэрдэг байна гэсэн чинь би ганцаараа байгаагүй штэ. Моц надтай унтаа байсан гэдэг шиг тий. Тэр нэг юм урлаг уран сайхан хүнийг тижээдэг. Магадгүй нэрээ тэр гурван урлагийн хүн тэр нөгөө шоронд бахта нэрээ тэгэл тэр хүнд хэцүү ажлын хүнд үед магадгүй тэр урлаг уран сайхан ярьж сэтгэлээ зогоож гэрэлгээгээд итгэдэг байсан байлгүй. Тий. Яриа нийлээ суугаа. Ер нь тэгээд ингээд хүн ер нь юу ч хийж эхэлсэн бай. Тийм ээ. Яг тэргүүрээ ингээд амьдралын гараа ер нь яаж ч гисэн байж болмоор харагдаад байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгэд ингээд явандаа ингээд хүний амьдрал яг ингээд яг өөрийнх нь яг тэр зурсан зурган дээр найрчдаг юм шиг байна. Магадгүй. Ер нь нэг юм сонирхол байна шүү дээ. Ингээд яаж игээл ингээд тий. Тэгэл ингээд одоо жишээ тий, би бол хүүхд байхдаа ингээл хөгжим сонсож явсаар байгаа л шал өөр би төврийн сургууль ороод тэгэл хөгжим сонсоол яваад байсан. Донтой юм шиг хөгжим сонсож явсаар байгаа л тэргүүрээ дамжиж радиороо ороод тэгэл ингээл одоо 10 яг тасралтгүй гэвэл баг нэр 16 7 жил. Би одоо дамжиж болчихсон багт чинь. Тий. Радиод ажилласан биш. Тэгэхээр би одоо бас ямар ч байсан хөтлөгч болчихлоо. Тэгэхээр сонин баг үстэй. Хизээч би тэгээ залуудаа хөдөлгөж бодно бол гэж бодоогүй байхгүй юу. Тэгэхээр цаанаасаа сонирхол дээрээс нь бас байна. Байна. Тэгэл хүн чинь нэг юм сонирхсан юмараа дагаад явхаар тэр талынхын зам нь ингээд илүү одоо тийм нэгддэг гэдэг юм уу. Тэр талынхаа лимиг илүү хөөгөөл яваад дий юм байна. Сонирхол юм. Тий, сонирхол юм. Тэгээ чи би төврийн сургууль тасгалжуулах яг бүрэн төгссөн. Тэгэл тасгалжуулагч багш игээд явхаар л ийсэн та. Тэгтэл яагаад ч юм тэгээгүй тэгэл ингээд тий. Тэгэхээр заавал ингээд бүр ингээд багасаа бэлтгэлдээ тий. Ингээд тэгээд дараа нь тодордог юм биш юм шиг. Яг ингээд амьдралд ингээд хараад байхад тий. Харин дамжаагаа ч юм уу шаал өөр ингээд төмөр зам мам тий ингээд бүр шаал өөр. Тий төмөр зам тий. Тэгээд энэ чинь санхүүгийн юунд сурч ирсэн юм бэ лээ. Санхүүгийн техникум. Буюу одоо бол одоо юу гэнэ нэг юуны санхүү дэдгээд сургууль байх гэж бодчих. 24 онд байгуулагдсан. Тэгээ баг мөнх давраг маар хүртэл тийм сурч исэн баха. Томчоо сурч исэн. Тэр сургууль мургуулаар явсан. Санхүүгийн талын хүн юм бэлээ ер нь. Тийм тэгээд нөхөр бол бас ер нь дээрээс нь нэг юм
авьяастай хүмүүс бүгд ааштай байдаг гэдэг шүү дээ. Тий, нэг ийм ааштай хүн болгон бол авьяастай биш. Авьяастай хүмүүс бүгд ааштай байдаг. Ааштай гэдэг нь муухай ааштай хүмүүс ч байдаг. Зүгээр ааштай гэдэг нь манайха ганцхан ингээ нөгөө муухай ойрлогч гэдэг юм ууралдгаар нь хараад байдаг хгүй. Ааш гэдэг нь ингээ нөгөө авир нь айгу тодорхой байдаг гинэ. Тодорхой байдаг. Одоо юу гэдэг ингээ очир нь олтгой болчдөг ч гэдэг юм уу. Гинтгэ уурлаад ундаг. Эсвэл ингээ дууга ураагаад гэдэг юм. Ямар ч байсан нэг юм ер нь бол бусад энгийн хүмүүсээс л арай өөр байдаг гинэ. Ингээл шаналаад байдаг ч гэдэг юм уу. Тэгээ ер нь авьяас гэдэг чинь ер нь мэдхгүй ер нь нэг юм заримдаа бол имзэглэл гэдэг шүү дээ. Ингээд хүмүүсийн имзэглэдгүй юмд ингээд илүү имзэглээд эсвэл сэтгэл хөдлөөд идэг. Тэгэнгүүт зөвхөн ингээд дамжгаа ингээд сая энэ намтрыг ингээд өөрийнх нь дурсамжийг харахаар нөхөр бол бас залуудаа бас л юу л байж дураараа зөрүүд ер нь өөрийгөө нэлээ хамгаалж юм хэлэх юм аач хэлцдэг. Тий. Тэгээ өөрөөс тэрэгэж үтсэн ч лөө надад тэгэл тэр бол сайн муугаар тэр миний зан характер нөлөөлсөн бах уу. Тэгээ ингэ ажиллаа гараа чамаас болоод хүмүүс ажиллаагч. Би тэр хүмүүсийг чи ажиллаас тэгээ ингээд ажиллаа хай гэж хэлээгүй шүү дээ. 90 оноос би жилээр даргийнхаа ураа 90 оноос өмнө заяа. Тэгээд ингээд сургууль мургуул ч юм уу эсвэл курс одоо юу байдгийг ажилд орох гал ингээд за ялтай юу чагналтай юу гэхээр би юу ч хийж чадхаа болчихдог шүү дээ. Би бүгд найрамхад уншуулсан хүн байхгүй юу? Би бүгд найрамхад уншуулсан хүн штэ гэж хэлчихүү дээ. Гэхдээ чинь тэгээд бас миний нөгөө намтар дээр аюу том хар тол тийм шүү дээ. Үсчихэж байгаа байхгүй юу? Ямар ч юм би шүүхээр ороод шүүгдэд би таслуулсан байхгүй юу? Бурхан минь. Тэгээд таних ч одоо тэгээд шийтгэлийн юу гэсэн 1 жилийн одоо баг албатан дамжаа мөх чиглэлээд жилийн албатан хөдөлмөр тэгээд цалингийн 20% байж байгаа. Миний гайх юм биш. Миний 10% байлуу. За тэгээд албатан хөдөлмөр хийлгэх 1 жил. Тий. Одоо баг арай хөнгөнөөр ирвэл баг тэнсэн маяг юм аа шивж юм тий. Тэнсэн гэхэл биш байхгүй юу? Шийтгэл байхгүй юу? Шийтгэл тий. Шийтгэл байхгүй юу? Тий. Тэгээд би бүр ингээд тэр юу дамжаагийн түүхийг уншичаад дотор айж шít. Тэгээд би тэр үед нь дахиад хаяад явцсан бол одоо барьж аваад надыгаа минийгээ олчих байсан. Харин тийм л шүү дээ тий. Тий. Тэгмүүд харин ямарсандаа ингээд уурн өрөө дамжаагаа бүр гидий 10 хоног хөвтөж жагаад тэгээд бүр дотор хийлгэж байгаа. Би ч аймтах хөвгт байсан болохоор тэгж гидий чадаагүй. Өнгөц гарах гэж юм шүү дээ. Тий. Шүүхээс устдаа дуу. Харин тэгээд дамжаагаа ч юм бол бас л харин бас л зөрүүд шууд дээл гэднүүд л 10 хоног очихгүй хөвж байгаа. Тэгээд дотор хийлгэждэг нэрээ. За одоо ингээд би бүгд найрамдгаа уншуулсан гэдгээ одоо ингээд нийт зарлаа. Гэхдээ би тэрнээс нэр ер нь аюу юмжилж явдаг шүү дээ. Тийм. Яалтчгүй шүүхээр орсон шийтгүүлсэн. Тэгээд эн чинь нөгөө хүний намтрад аюу том тэр үед ингээд нөгөө нэг за би ингээд халагдах хөрөгдлөө өглөө ажилласаа гарыг гэж хийж болоогүйсэн юм уу? Жоохон бацсан шүү дээ. Харин тэгээд шууд тэгэл ингээл дургуун нүрэл. Тэгээ би ч гэсэн л ер нь тэгдэг л байсан л. Харин тэрнээсээ болж алуулж байгаа байхгүй юу? Тэгээ шууд ингээл дургуун нүрэхээр тэгэл хайчдаг би гарлаа шүү. Ууч гэж хэлдэггүй тий. Тэгдэг байсан чинь. Тоо хоёр ч бол энэгүүрээ бүр нэг ижлэхэн. Тэгээ хоёулаа зүгээр ажиллаа хайснаасаа болоод бүгд найрамд гоншуулсан. Хоёулаа жилийн шийтгэл авч исэн. Албатай хөдөлмөр. Тий. За ч арай шорморн дороогүй л дээ азуулахад. Тий. Тэгээ та яг тэр 1 жилийнхээ одоо юу албатай хөдөлмөр хийсэн. Хийхгүй яг уу. Тий. Тэгэж тэр нөгөө нэг юунд нөгөө хотгожуулах юм уу те? Тэр шийтгэлийн чинь юунд хотгожуулах шууд ажиллагээл. Тий. Тэгэл 16 жоохон өнгөрөөгөл батгчуулахд орсон. Юуны дарга ирэл юу хороонд даргаас хорооны цагтаа ирэл ягаад танаа хүүхд ажилгүй сургуулгүй байгаа. Гэл шууд ажилд оруулаад. Тэнд явж ороорой гэл тадгал тэгэл ороод тэгэл яг ингэ нөгөө бүгдээр хоншуулаагийн урт маам чинь маам байгаагүй л дээ мэдэн шүү дээ. Тий. За бид хоёрын дурсамж ийм зүгээр ингээд хүмүүсийн амьдралын ялангуяа бидний мэддэг олонний өмнө байсан тэр хуучны хүмүүсийн амьдрсан алдаа оноог ингээд бодоод үзэхээр нэр зүгээр уншихаар сонирхолтой юм. Бидний ингээ нэг юм дүрсээс одоо чинь би дамжаагааг тахирдтуу байсан, зүүн гарны юм тахирдтуу байсан гэж ерөөсөө мэдж байгаагүй. Нэрээ бүр ингээ 1 жил шоронд ороо тийм хүнд хэцүү ажил хийж исэн. Тэгсэн ирнэ тэр шоронд орсон үйл явдал нь өөрийнх нь амьдралд баг сайнаар ч юм шиг нөлөөлсөн ийм сонин тохиол байсныг нь амьдралынхаа дурсамжийг нь өөрийнх нь номоос уншихаар үнэхээр сонирхолтой юм аа. Тэгээ бид хоёр үе ийм сонирхолтой дурсамжууд бас ярих болно. За хоёлаа ингээд өнөөдөрт энэ хүргээд өндөрлөх дуусахгүй. За тэгээ. За тэгээд манай нэвтрүүлгийн ивент хичээл
Канада улсын алдарт Джеймсон витамины брэнд бидэнтэй хамтран ажиллаж байна. За баярлалаа. Иргэд уулзъя. Таны хөдөлгөөний хүч. Таны бүтээлийн эхлэл. Таны өдөр тутмын амар амгалан өдөр бүрийн эрч хүч саруул ухааны их үүсвэр Канадын чанар Jameson Omega.